уучлаарай. Монгол улсын соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, соёл урлагийн газар, оны шилдэг уран бүтээл чалгаруулах мөнгөн мод ёс бус хүндэтгэлийн арга хэмжээ иймгүй эхэлж байна. Оны шилдэг уран бүтээлээр нийгмийн эрх хэрэгцээнд нийцсэн үндэсний уламжлал, ёс заншил, соёлын онцлогийг агуулсан хэмжээт технологи, инновац зөвлөсөн импортын продукт, экспорт чиглэсэн өрсөлдөх чадвартай дуу хөгжим, дайсны урлаг, телеорлог, ном хэвлэл, өрсөлдөх урлаг, уран сайхны нийтлэл нэвтрүүлэг, соёлын өвийн виртуал үзүүр, захин контент, архитектур, дизайн, хувцас загвар, зар сурталчилгааны шийдвэрүүдийг тодорхойлоход оны шилдэг уран бүтээлч, уран бүтээлийн чанарыг сайжруулах, бүтээгчийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн бэлэг авьяасын урамшуулах зорилгоор хайзны нэгцийн найруулагч, жүжигчин, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэвтэрч, хөгжимчин, дуучин, шилдэг судлаачийг тус тулгууч, мөнгөн мод цом дагуулах гэж байна. 16 удаагийн мөнгөн мод оны шилдэг уран бүтээл чалгаруулах ёсны арга хэмжээ 5 тайм. Соёл урлагийн салбарын оны шилдэгүүдийг шалгаруулдаг мөнгөн мод наадамд хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй зочид, эрхэм засаг хандагтай ноёд, соёл урлагийн салбарын зүтгэлтнүүд, эрхэм үзэгч та бүхнийхээ орой намар мэндийг айлтхан мэдчилье. Мөнгөн мод наадам соёлын тухай хууль, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах, соёлын ажилтны бүтээлч үйл ажиллагааг төрөөс дэмжиж урамшуулах, алдаршуулах зорилготой хамгийн том ёс зүйн хүндэтгэлийн үйл ажиллагаа билээ. Эрхэм хүндэт ноёд хадагтай, эрхэм зочдоо, эрхэм хүндэт соёл урлагийн салбарын төлөөлөл болсон, сор болсон уран бүтээлчтэй, телевизэн үзэн суугаа урлаг тайртай мянган үзэгчтэй та бүхэндээ дэлхийн театрын өдрийн халуун дотн мэндийг өөдөөд нь өргөн дэвшүүлж байна. Тиймээс соёл урлагийн салбарын бид бүгдийг хүсэн хүлээж догдсон тэмүүлдэг мөнгөн мод
өргөж байна. Мөнгөн мод 2024 наадмын үндэсний зочид соёл оюуны салбарын зүтгэлтнүүд хатагтааны та бүхний энэ үдшийн төмөн амглан айлтгах мэтлээ. Гацгаанаа эрхэм хүндэт уран бүтээлчтэй тэгээд энэ гигэн сайхан өдрийн мэндийг төвшүүлье. За тэгвэл төслөх урлагийн бүтээл гэдэг нь хязгааргүй олон мэдрэмжийн олон өнцгийн олон цаг үед хүн төрөлхтөнд харуулсаар ирсэн билээ. Тэгвэл контемпорари урлаг гэдэг нь бол одоо цагийн урлаг бөгөөд хүн төрөлхтний оюун санаа ухамсарт гүн нөлөө үзүүлдгээрээ бас онцлогтой болдог юм аа. Түгээрч болохгүй одоо өргөн цаг бүрээгээрээ та бидний амьдралд эрх чөлөөтэйгээр урсан орж ирдэг урлаг билээ. Тэгэхээр одоо Мөнгөн мод 2024 наадмын шилдэг контемпорари урлаг бүтээлийн эзнийг хамтдаа тодорхойлцгаая. Төсөх урлагийн шилдэг бүтээл номинац. Батмунгийн мөнх цэцэг. Усны дүр торгон баг бүтээлээр жаргал сайхны амуу нам. Мандхуй үйлдлийн урлаг их төрийн онгой. За төслөх урлагийн шилдэг бүтээл номинацад төслөх урлагийн шилдэг бүтээл номинацад